Итгэлийн эгчээ би 1-р Коринт номын 15 дугаар бүлгийн 51 болон 52 дугаар ишлэлээс нэг асуулт тавих гэсэн юм. Энд хэлэхдээ харагтун би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирэмхийн зуур нэг агшинд сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч үхэгсэд үл муудахаар амьлуулагдаж бид өөрчлөгдөнө. Эндээс үргэлжлүүлээд би 1-р Тесалоник номын 4-р бүлэг ишлэл 15-аас 17-г уншийе. Энд бид үүнийг эзний үгээр та нарт хэлье. Эзнийг эртэл амьд үлдсэн бид нойрсогчдын өмнө орохгүй. Учир нь эзэн өөрөө тушаалын ухаа, тэргүүн тэнгэрлэгчийн дуу ба бурхны бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амьлна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. Итгэлийн эгчээ та бидэнд энэ ишлэлүүдийг дэлгэрэнгүй тайлбарлан өгч чадсан болов уу? Баярлалаа. За. Та асуултаа 1-р Коринт номноос тавина гэсэн үү? Тий. За та уншин да. За. Энд Илч Паул маш чухал зүйлийг бидэнд сургасан байна. Эзэн үл хүлэглэн ирэх тэр цагт. Та бүхэн энэ сургаалыг бүгдээрээ сонсож байсан эсхийг би мэдэхгүй байна. Гэхдээ эзэн Иесус Христ өөрийн сүмээ авахаар үл хүлэглэн ирнэ гэж амласан байдаг. Тэгээд эзэн ирэхдээ зөвхөн үл хүртэл бууж ирнэ, харин газарт хүрэхгүй юм. Тэр цагт эзний дотор өгсөн итгэгчүүд буюу Евангелийн дагалдагчид дахин амьлах болно. Тэд үхлээс дахин босож ирэх юм. Тэд дахин амьлах болно. Бурханд боломжгүй зүйл гэж үгүй. Та нарын зарим нэг чинь асуух байх л та. Далайд живж нас барсан хүмүүс ч юм уу? Жишээлбэл шатагдаад чандар нь далайд цацагдсан хүмүүс тэгвэл яах юм бэ гэж тэгэхээр эзэн Библиэд хэлэхдээ тэд дахин амьлах болно. Тэгээд дахин амьлахдаа өөрийн биеийг авч төрнө гэдэг. Гэвч энэ бие нь тэр хүний хуучин. Энэ дэлхийн бие нь биш. Харин энэ нь сүнслэг бие болж хуурсан байх юм. Бурханд боломжгүй зүйл гэж үгүй. Энэ нь ч биелээ олох болно. Тэгээд эзэн мөн хэлэхдээ үхсэд дахин амьлах болно. Тэд шинэ биеийг хүлээн аваад өөд өргөгдөнө. Түүнчлэн үхлийг хараахан амсаагүй. Дэлхий дээр амьдрахсад нь ч мөн адил сүнслэг биед хувиран эзнийг угтахаар дээш өргөгдөнө гэсэн байдаг. Ямар гайхалтай амлалт билээ. Паул илч бидэнд энд энэ хоёр бүлгийн ишлэл тус бүрт эзний ирэх талаар сургасан юм. Тэр энд бид бүгдэд маань хамааралтай энэ агуу гайхамшигт хувирлын тухай ярьсан байна. Төсөөлөд үзтээ. Яг одоо эзэн үл хүлэглэн ирээд амьд байгаа бид хоромхон зуурт сүнслэг биед хувирна. Эзэнтэй хамт тэнгэр өөд өргөгдөнө гэд бас эзний дотор нас барсан. Биднээс өмнө энэ дэлхийгээс явсан итгэлийн ахын дүүсч мөн адил дахин амьлж эзнийг угтахаар өөд өргөгдөж байна гэд төсөөлцгөөдөг. Үүнийг л Библи бидэнд сургаад байгаа юм. Дэлхийн үе уйлран иргэдгээрээ л иргэнэ. Харин сайн мэдээ бүх ирэх хүмүүсийн төлөө мөн эзний дотор нас барахстын төлөөч бас тунхаглагдах ёстой юм. Нэг үеийнхэн явна, шинэ үеийнхэн ирнэ. Гэлээч гэсэн сайн мэдээ тунхаглагдах ёстой. Тэгээд эзний ирэх цагт амьд нэгэн сүнслэг биеийг авч харин аль хэдийн нас барахсад нь дахин амьлж өөд өргөгдөх болно. Итгэлийн ахын дүүст энэ нь ойлгомжтой байв уу? Эзний ирэх талаар Библи үүнийг сургадаг юм.